айгуу гоё яагаад. Ингээл бага насны балчир дүүнэр гэхэд л айгуу гоё доороо твцээд гараад алгаараа ташдаг ч юм уу. Тэгээ жоохон тэрнээс дээшлээд ирэнгүүд гараараа лайк өгдөг ч юм уу. Тэгэл явж ингууд хүмүүс гоё цонхон голгол бичлэгээ гээл оо ямар гоё юм бэ. Яасан гоё юм бэ л. Тэнгүүд айгуу гоё сэтгэл төрж байгаа. Айгуу ингэж хийсэндээ баяртай. Одоо ингэ сошиал дээр одоо нэлээд бас шуугуулдаг байгаа тий. Гэрэл гээгээд цацруулаад байгаа машин дээр ирсэн байна. За намайг Батбаян хогт Тэмүүчин гэдэг. Тэгээ говалтай аймгийн дэлгэр сумд өч төрнсөн. 10 жилийн гадаад хэлний гүнзгийрэл сургалттай 18 дугаар сургуульд төгсөөд Дорноговь улаан уул техник зөөрөс дүүгээр ангид албаагаад сая намар ирсэн. За тэгээ цэргээс ирээд ирэхэд бол одоо энэ машина чимэглэх одоо юу хин те одоо энэ яг ямар ухраас одоо энэ санааг хэрхэн яаж гаргасан бэ? Нэг шинжил ач холбогдол өхөө хэлцээсэн. Тэгээ гид бийж ингэж чимгэлжүүл гоёч байх юм болоо гэж удаад тэгээд чимэглэх ах санаа. Юу н Instagram-ын рилс төрж ирсэн. Санааг авсан. За тэгээд одоо хүмүүс бол аюул гоо сэтгэл хүлээж авч энэ жоох хөөхдөд алаад ташаа баярлалаа тий. Одоо ингээд яг ногоон гэрлэн дээр нөгөө улаан гэрлэн дээр зогсоод ингээд яам бол хүмүүс ингээд бичлэг хийгээд урдуур ингээд жишээлбэл гарцаар гарч байгаа хүмүүс бичлэг хийгээл зарим нь ингээд лайк гаргаал. Тэр нь аюул гоо сэтгэл төрүүлж байгаа. За одоо тэгээд магадгүй бичлэг үзэж байгаа хүмүүс маань энийг яаж хийсэн бэ? Одоо юу бэлтэх вэ гэдэг тэр талаар мэдээлэл өгвөл. Энэ болохоор нөгөө нэг шинэ жилийн гацуур модны гэрэл байдаг шүү дээ. Тэр гэрлийг аль болох урт метртэйг аваад нөгөө баг залгаа авсан. Залгаа ордог шүү дээ. Залгаа ороод ангууд шатах магадлал өндөртэй байх гэж би бодож байгаа юм. Тэнгүүд аль болох урт гэрлээс нь аваад хооронд нь олбоод тэгээд скотчоор нэг юм цагаан скотч байдаг шүү дээ. Цагаан скотчоор хийвэл машин дээр янз бүрийн тийм скотчны цавуу үлдэхгүй дараа нь хулаад авах амар хэдэн метр ойролцоо. Минийх болохоор ойролцоогоор нэг 200 м бол орсон. За үн хөлсний хувьд одоо хэдэн дөрөнд бүтв? Дайчгүй нэг 100-аас 200 мянган төгрөг. 150-аас 200 мянган төгрөг. Тэгвэл одоо яг энэ бичлэгийг үзэж байгаа залуучууд магадгүй те чамтай адилхан ингэ гангарахыг хүсэж байгаа гоё одоо энэ стресстэй энэ Улаанбаатарын утаан дунд одоо ингэ гоё гэрэл гэгээ цацруулж байгаа цацруулах гэж байгаа магадгүй залуучууд зөндөө байгаа. Тэгээд залуучууд бол ерөөхдөө бол 100-аас 200 мянган төгрөг гарын дор материалаар тэгээд бас аюулгүй байдлаа хангах хэрэгтэй тийм ээ. Аюулгүй байдлаас хангах хэрэгтэй. Тэгээд бас машинаа чимэглээд одоо шинэ оноо 25 он гоё өгдөх нь тийм ээ. Тийм. Тэгээд энэ жил ингэж зэрэг албаагаа дээрээ шинэ оноо өгдөхтэй их баяртай байгаа. Одоогоор нууц шил одоо найз охинтой одоо мэдээж охтуудаас үзэж байгаа бох тий. Энэ залуу найз охинтой юм бол ямар болоос тий. Найз охин байхгүй байгаа. Зөвхөн байхгүй байгаа. Өтөдөө ганц би сингл залуу гоё машинтай яж байгаа тий бүр гэрэл хийгээтэй. Чиний машинд магадгүй бүр гарамар өргөд бүр сууй мөсөн хүмүүс байгаа юу? Байхгүй тийм тохиолдол байгаа байхгүй. Зүгээр бичлэг хийгээл тий. Тий би бас жоох өөр ичимхий би ер нь цонхоо нэг нээж явахгүй байгаа. Харах гад идэм шиг. Яа чиний тэн чинь 100 юм биш тий. Тий. За тэгвэл энийг гоё энэ гэрлээ унтраагаад гоё яг чимэглэл юугаа асаагаад нэг хараалаа тий. За тий. За найзынхаа машиныг бас гоёлоо тэгээд сэтгэл ямар байна вөхөр миний хувьд бол үнэхээр гоё байна тий. Тий. Надад бол үнэхээр гоё байна. Гэхдээ ерөнхийдөө одоо ингээд хүмүүс мэддэг болоод ингээд яг гол зорилго нь мэдээж нийгмийнхаа тий шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлж Улаанбаатар чимээ гэсэн зорилгоор бол хийсэн баг тий. Машиныг хараад баяр баясгалыг төрж ийн гэдэг надад аюу гой санагдаж байна. Тэгээд өвшөө илүү гоё шин зүйлийг санаачлаад гоё хүмүүст баяр баясгалыг түгээгээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Гоно ТV сав дараарай. За баярлалаа. Гоно ТV-г дэмжээрэй, дэмжиж сав дараарай. Баярлалаа.